Галзуу анимашн сувагтан тавтай морилцгоо. За тэгэхээр галзуу кино суваг маань 300 мянган авалсан. Тэгэхээр 300 мянгата зориулаад хэдэн бороонууд нь спешиал дугаарыг бэлдсэн байгаа. Спешиал дугаараар иргэдэх болсон кино бол ойлгомжтой 2026 онд гарсан Goat. Гэх энэ галзуу анимашн буюу бүтээл. Тэгэхээр яагаад энэ анимашны галзуу киногийн спешиал дээрхэр болсон бэ гэхээр та нар маань галзуу кино дээр өдөр хийсэн лайвыг маань үзээд ойлгоцгоогоорой. За тэгээд спешиал учраас галзуу кино болон галзуу анимашн дээр коллаборашн хийгээд оруулж байгаа шүү манайхаа. Тэгэхээр спешиал дугаарыг маань хамтрагчаар цэвэр шоколадын чумаг шаржигнан бодрох жигнэмгийн төгс цогцол үлгэр бискримтэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд блогийнхаа тайлбарыг үзэнгээ үлгэр бискримийг дураараа амтлаарай. За тэгээд нэмж олон 5 юм ярилцгүйгээр шууд энэ галзуу бүтээлийн тайлбартаа хэдүүлээ орцгоё. За тэгэхээр бяцхан шиг Will Harris өөрийн шүтэн биширдэг тоглогч Jed Fillmore-ийн авраг том зурагт хуудасны өмнө зураг авахулахаар байж ядан яарч угаагаар кино эхэлнэ. Ээж нь хүүгээ хөрдөж алхан бүрийг нь камерт биччихсэн бол сэтгэл нь хөдөлсөн Will Harris нааш цаашаа гүйж дороо бүжгэлж сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй л байлаа. Jed Fillmore бол Wine Line-ийн өргөснүүд багийн түлхүүр тоглогч. Тэгсэн стадионы гадаа очисон хойно ээж нь хүүдээ гинтийн бэлэг барьна. Хоёулаа ингэж явахаар тоглолтыг стадион дотроос үзүүл ямар уу? Миний хүүгийн стадионоос үзэх хамгийн анхны роллболын тоглолт. Юу гинэ? Нэрээ юу? Нэрээ байлгүй яах вэ? Гэхдээ чи завгүй бол үзэхгүй байсан ч болно. Баярлалаа ээж. Маш их баярлалаа. Хайртай шүү ээж. За ингээд ээж хүү хоёрыг стадионд ороход тоглолт эхлэхэд бэлэн болжээ. Бүгд цагийн хамгийн агуу тоглогч хэн бэ? Wineland хотын унган тоглогч 5 удаагийн бүх одын тоглолтод сонгогдсон суперод Jed Fillmore. Ингээд талбайд Jed Fillmore-ыг орж ирэхэд стадионд яар шуугаж баярлсан бол Will Harris хүл ганцаараа өгдөөгүй хөшиж орхиж тэр шүтэнээсээ нүддээж салгаж чадахгүй байлаа. Би яг ийм болно ээжээ. Би том болоод яг түүн шиг болно. За тэгээд тэр цагаас хойш 10 жил өнгөрлөө. Өсөж том болсон Will Harris жижигхэн өрөөндөө шаргуу бэлтгэл хийж байгаа харагдана. Тэр өөрийн шүтэн Jed Fillmore-ийн нэгэн адил хизээж зогсолтгүйгээр бэлтгэл сургуулалт хийхийг хичээдэг байж. Тэр роллбол буюу сагсан бөмбөгийн од болох мөрөөдлөө орхиогүйч бүгдээрээ тэрнийг намхан нуруутай учраас амжилттай тамирчин болж чадахгүй гэж бодоцгооч байлаа. Заавал гаруул бэлтгэл хийдэг Will Harris нэг жижигхэн цайны газарт хүргэлтийн ажил хийдэг. Тэгээд тэрнийг ажилдаа гарахад байрных нь эзэн үхэр зусаг тэрнээс түрээсээ яаралтай төлөхийг сануулна. Хаашаал явна. Бөмбөг залж явдаг мань хүн даргаасаа цалингаа баг зэрэг нэмэх боломжтой эсхийг асуусан дарга нь өргөснүүд багийг ялалт байгуулж эхэл гэж хэл. Тэгвэл энд цайны газар фанатуудаар дүүрээд манай ашиг орлогч нэмэгдэнэ. Тэгэж байж л цалингч нь нэмж чадна дахиу гэж хэлчихэд яваад өглөө. Хэдийгээр Jed Fillmore гэгч агуу тоглогчтой боловч өргөснүүд баг нэгчудаа лигт төрүүлж чадаагүй. Тэр бүхэл сүүлийн жилүүдэд баг нь ялалт байгуулахаа бөөр болсон учраас фанатууд нь ч урам зориг муутай болсон байлаа. Мань Will Harris цайны газрын дотор болж байгаа үйл явдлыг ганцхан хараад л бүгдийг нь уншиж чаддаг онцгой чадвартай. Үүнд нь дарга нь сэтгэл хангалуун байдаг ажээ. Хөнгөн шингэн Will хүргэлтийн ажлаа маш хурдан хийдэг байсан бол үйлчлүүлэгчд нь ч сэтгэл хангалуун байдаг. Тэр өдөр Will Harris ажлаа дуусгаад найз дээрээ хэрж өргөснүүд багийн сүүлийн тоглолтын дундаас үзэж эхэллээ. Тэгсэн баг нь уламжлал ёсороо бас л хожигдож байна. Багийн фэнүүд нь Jed Fillmore-т итгэл алдарч эхэлцгээсэн байж. Гэвч Will Harris ганц шүтэнтэй хэрэг халдаахгүй. Орой болсон хойно Will бүх ажлаа дуусгачихад саксны бэлтгэлээ хийдэг байлаа. Ингэхдээ тэр өөрийгөө том стадионд тоглож байна гэж мөрөөднө. Тэгсэн бэлтгэлээ хийж байтал тэр талбайг өмчлөөд авчихсан дээрлэхүү нөхөр Гриз ирээд тэрнийг талбайгаас хөлөө. Орой бүр би чамайг эндээс хөөж явах юм аа. Чи нэг юм ерөөсөө ойлгохгүй тийм үү? Давжаа нар сакс тоглох эрхгүй. Би давжаа биш ээ. Би дундаж нуруутай. Тэгээд ч би та нараас хавгүй илүү чадвартай. Итгэхгүй бол та нарт үзүүлээд үгүй л дөө. Тэгсэн цаадуулан тоож тоглосонгүй. Талбайгаас хөлөө. Нөгөө талд өргөснүүд багч ус ялагдал хүлээж талбайгаас ичхүүртэйгээр гарцгааж байлаа. Фэнүүд нь тэднийг хизээ ялалт байгуулж эхлэхийг асууж байсан ч Jed тэр асуултанд хариулж чадахгүй л байдаг.
Багийн амжилт тааруу байгаад бухимдсан Жэд тоглолтын дараа шууд л багийн эзэн Фло руу очлоо. Тэгсэн цаадах нь багийн амжилтыг юм чинээ тоодгүй нөхөр байлаа. Чи багийн эзэн ямар нэг юм хийх ёстой. Чи миний эргэн тойронд нэг бол үе өнгөрөөсөн. Нэг бол юу ч чадахгүй нөхдүүдийг авчраад авахар бид нар яаж амжилт гаргах болж байна. Тоглогчдын үн дийлдэхгүй байх шүү дээ. Хэрвээ чамд үнэрхэд байхааргүй авьяастай тоглогч байгаа бол аваад ирэлтэй. Наадах чинь чиний хийх ёстой ажил. Тоглогчоо зарна уу, бага зарна уу надад хамаагүй. Зүгээр л ямар нэг алхам хийгээд айл. Энэ үед Вил завгүй өдрийнхөө төгсгөлд гэртээ ирж байна. Гэвч байрны эзэн нь тэрнийг тосч аваад түрээсийн мөнгөө нэхлээ. Мань нөхөрч тэрнийг аргалах санаатай шалдаг тоочтол цаадхан сүлдээ бүр би олон ам тийжэх ёстой болохоор хэцүү байна штэ энэ ч тоо. Ингэж уучраа хэлж түрээсээ түлхийг гуйна. Нэрэж үүнтэй зэрэгцээд байрны эзний зулцгууд гэрээсээ гараад ирцгэнэ. Тэгэд байрны эзэн тэрэнд ганц хоногийн хугацаа өгöd хэрэг түлж чадахгүй бол байраа чөлөөлөхийг шаардлаа. Чадлаараа хичээж өссөн ч амьдрал нь санснаар болохгүй байгаад Вил баг зэрэг урамгүй боллоо. Тэгээд аргаа барсан Вил маргааш нь пүүзний 8-ачинд очоод хайртай ганц пүүзээ зарна. Энэ үед өрсөлдөгч магма багийн суперод Мэйн тэдний талбай дээр ирчихсэн өөртөө нь халз тоглох хүсэлтэй амьтадтай гудамжны сагс тоглож байгааг тэр олж мэдлээ. Тэгээд Мэйний байгаа талбай руу гүйнэ. Вилиг ирэхэд тэдний дошны овгоор Гриз Мэйнтэй тоглож байгаа харагдана. Гэвч Гриз тэрний өдөөс юу ч хийж чадсангүй. Винландд өөр олигтой сагс тоглож байгаа амтан байхгүй юу? Та нар ч Жэдтэйгээ таарсан сул дор амьтад юм шиг үү? Альвэ? Өрсөлдөх амьтан байна уу? Байна. Хиндэж Жэд болон Вайландын талаар ингэж ярихыг би зөвшөөрөхгүй. Юу вэ? Ямаа юу? Битгий инээ төргээд бай. Очоод хүүхдүүдтэй тоглол. Эсвэл явж зайрмгээд. Вэнчод өөр жинхэнэ тоглогч байхгүй юу? Тэгвэл би бооцоо тавья. Энийг сонссон Мэйнч тэрнтэй тоглохоор болж төрүүлж 3 оноо авсан нь ялах дүрмтэйгээр тоглож эхэллээ. Тэгээд Вил тэрнийг гиндүүлж шидэд эхний оноог авч чадлаа. Уралсан Мэйн тэрнтэй жинхнээсээ тоглож эхлэхэд Вилч ур чадвараа харуулж эхэлнэ. За яг холоос шидэгч юм бидтэй. Тэгвэл энэ удаад намайг давж гарах гээд үзэлтэй. Лигт бид нар ингэж тоглодог юм да. Одоо чи минийх болсон. Бум шакалака. Тэнийг минь чамайг татаж боцгох гээгүй байна. Мөнгө авах гэж байна. Баярлалаа. За ингээд түрээсээ мөнгө алдчихсан Вилч сэмхэн гитсээр гэртээ иртэл байрны эзэн нь гэрийг нь аль хэдийн өөр хүнд түрээсэлчихж. За тэгэхэд Вил гэрийнх нь гадаа орхичихсан байсан уудтай юмнуудаа үүрээд хоёр найзындаа ирлээ. Тэрний гэрэхэд найзууд нь өдөр тэрний Мэйнтэй тоглосон тоглолтын хэсгүүдийг эвлүүлээд янз бүрийн хөгжилтэй мим хийж гисэн сууж байна. Вил Мэйнд ялагдаж мөнгө алдсандаа мэдээж урам муутай байлаа. Дээрээс нь найзынх нь гэр төмөр замын яг хажууд учраас чимээнээс нь болоод Вил нойр муутай хондог. Тэгсэн маргааш нь дүүргийнх нь бүгдээрээ тэрнийг таньж мэдчлээд байсанд тэр гайхнаа. Тэгэд ажилдаа эртэл ажлынх нь гадаа нэг томоос том улаан банд зогсож байлаа. Нодо ямар алиалагч нь хаалга хаагаад машина тавьчаавь. Тэр алиалагч чинь би байна. Үгүй та чинь Флоренс Иверсон өргөснүүд багийн эзэн байна штэ. За тэр яах вэ? Ноён Харрис. Би чиний өчигдрийн тоглолтыг харсан. Тэр муу Мэйний шагааг яаж мултлахыг чинь харлаа. Интернет даяараа чамайг хайрлаж байна. Тиймээс би бодлоо л да. Мадах тусам чи л манай багт хэрэгтэй хүн байна гэсэн бодол улам бүр лавшраад байна. Чамайг би 2 эверт юникорн болж чадна гэж бодож байна. Тиймээс би чамд саналтай ирлээ. Өргөснүүд багт улирлын сүүлийн хагаст тоглох 6 дахь тоглогч хэрэгтэй байна. Энэ үнэхээр бодтой болоод байна гэж юу? Жэд ч бас тантай санал нэг байгаа юу? Энийг Жэтийн санаа байсан гэж ойлгосон ч болно. Чи зүгээр л гарын үсгээ зурчих. Бусдыг нь би зохицуулна. Тэгээд яах вэ? Өргөснүүд багт тоглох юм уу? Эсвэл эндээ ширээгээ арчаад үлдэх үү? Үзэг өгөөч. Хин нэгэн бошуухан үзэг өгөөд гэж баярлалаа. За ингээд мэрэгжлийн гэрээнд гарын үсэг зурсан Вил хөлн газарт хүрэхгүй баярлалаа. Ойлгомжтой. Энэ үед өргөснүүд багийн суперод Жэд дөнгөж сэрж байлаа. Тэгээд тэр зурагтаа сагаад сагсан бөмбөгийн мэдээгээр багт нь 6 дахь тоглогч ирэх болсныг дуулаад баярлана. Матроо гарилэн болов. Томхон амтан л байгаас. Тэгсэн багийн эзэн нь багтаа лигийн хамгийн жижиг амтан болох ямаа авахар болсныг мэдээд тэр галзуурах шахлаа. Тэгээд шууд бензиндээ суугаад багийнхаа эзэнтэй уулзахаар тавхинаа. Эн чинь юу болж байгаа? Чи л өөрөө чамайг алтан савар цомын эзэн болоход чинь туслах тамирчин хэрэгтэйгээд байсан биз дээ. Гэхдээ би ямаатай тоглож чадахгүй.
Тэр чинь намайг гутаана. Энэ багийг, энэ хотыг гутаана. Яриад байгаа ямаач нь тэнд сууж байна. Сайн уу? Тоглоод байна уу? Би тэрнийг чинь буудан дээр сууж байгааг нь хүртэл харсангүй. Тийм байхад талбай дээр байхад нь яаж харах болж байна? Эсвэл би энийг зүгээр зуушуулгаад идчих юм уу? Би энэ багийн урт хугацааны амжилтанд санаа тавьж байна. Энэ нөхөр манай амжилт муутай багийг бусдын анхаарлын төвд байхад хангалттай тус болж чадна. Чи тэрнтэй хамт талбайд гарахгүй байж болно. Гэхдээ тэрний нэр манай багийнхан дунд бичигдэж байх ёстой. За ингээд багийн эзэн Фло тэр хоёрыг хэвлэлийн баг хуралд орохыг тушаагаад өрөөнөөсөө гаргалаа. Вил ч багаасаа шүтэн биширч ирсэн Джейдтэй хамт алхаж байгаадаа өөртөө итгэж чадахгүй л байна. Би тантай хамт талбайд гарахыг тэсэн ядан хүлээж байна. Би юу чаддгаа харуулна. Ганц вайрал видеотой болсноо их юмд битгий бод. Чамайг мэйнийг яаж болгож тавихыг би үзсэн. Лигийн бусад тамирчид чамайг амьдарч нь эднэ. Мань хоёрыг хэвлэлийн хуралд оролцоход Вил ширээнийхээ араас арай ядан цухвиж байлаа. Ингээд сэтгүүлч тэрнээс янз бүрийн л асуултууд асуусанд тулгамдсан Вил ээрч муурч эхэлнэ. Үүн дээрээс биеийн хүч их шаарддаг. Хадуу ширүүн тоглолттой туслалыг Вилийг бэртэж гэмтэхгүй тоглож чадах хэсэгт нь сэтгүүлчид эргэлзэж байдаг. Джейд чинийг нь үлгэж аваад Вилийг битүүхэн айлгана. Бид нар тэр эрсдлийг мэдж байгаа. Вил гэмтэж магадгүй. Тахир дутуу болж ч магадгүй. Мөр өгч магадгүй юм. Гэхдээ тэр хүнээс хизээч хайхгүй. Тэр энэ спортод хайртай учраас талбай дээр амиа тавихаас буцахгүй. Тэгсэн Вил битүүхэндээ айж эхэллээ. Хадуу ширүүн тоглолттой Мэйний багтай танай баг дахиад тоглоно. Тэр тоглолтод Вил оролцох уу? Вил тэр тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа. Тэр Мэйний шагааг булгалсан штэ. Тийм болохоор тэр дахиж тоглохыг тэсэн ядан хүлээж байгаа. Тэр бүхэл Вил тэрэнд миний бяцхан одоо морь гэдэг хоч хүртэл өгчихсөн. Би ерөөсөө тэгэж хэлээгүй шүү. Хэлсэн. Бас Мэйний дэлэн ширэлцсэн гэж хэлсэн. Би ч санал нэг байгаа. Олон жил лигт тоглосон шилдэг тоглогч Джейтээс сэтгүүлчид хизээ зодог тайлах санаатай байгааг нь асуухад Джейт ч зодог тайлах тухай бодохгүй байгаагаа. Аврагын цомыг авахын тулд юу ч хийхээс боцохгүй гэдгийг хэлээд хэвлэлийн хурлыг дуусгалаа. Тэдний багийн дасгалжуулагч Денис хүртэл Вилийг багтаа ямар байдлаар ашиглаж болох талаар ямар ч төсөөлөлгүй байна. Тэгээд Денис тэрнийг хувцас солих хөрөөнд аваад шат багийн уулзалтад хурдан ирэхийг сануулдаг. Мань Вилч мөрөөдөл нь биелсэнд хөлн газар хүрэхгүй баяртай байлаа. Тэгээд хувцас солих хөрөөний шүүгэндээ ээжтэйгээ ахуулж байсан зураг тавиад тэг дугаартай хувцас баяртайгаар өмснө. За ингээд удалгүй дараагийн тоглолт болж өргөснүүд баг тектоникууд багтай өрсөлдөхөр боллоо. Тоглолт эхлэхийн өмнө стадионд Кискам явж амьтад бүгдээрээ сэтгэл өндөр байна. Харин өргөснүүд багийн тамирчид талбайн гадна нэгэл бэлэн бус харагдана. Багийн хамгийн хурдтай тоглогчдын нэг Тимэн хэрүүл Оливия Бург сэтгэл санаа нэлээд тогтворгүй л харагдана. Тэдний багийн бусад тамирчид гэвэл төвийн тоглогч Анаш Ленни Уильямсон, хамгаалагч Хирс Арчи Эверхард, Комодоло Модо Олоченко нар байлаа. Тэдэн дээр Вил Харрис сэлгээний 6 дахь тоглогчоор ирсэн нь тэр. Гэвч багийнхан нь тэрнийг ерөөсөө тоодгүй. За тэгээд тоглолт эхэлж Вил Харрисыг ордон даяар чанга гэгч нь зарлахад фэнүүдийн ихэнх нь тэрнийг хэтэрхий жижигхэн байна гэж чамлж шоолоод тал нь бүлцгэн. Зөвхөн Билийн найзууд нь л тэрнийг дэмжинэ. Ихэнх фэнүүд тэрнийг талбайд гараад л шууд гэмтэн гэж бодцоож байлаа. За ингээд хоёр баг ширүүн өрсөлдөж эхэлцгэнэ. Мань Вилч сэтгэл нь хөдлөөд хизээ талбайд гарахыг дасгалжуулагчаас асуусанд тэрнийг талбайд гаргах ямар ч бодлого байсан дасгалжуулагч тэрэнд тактик ном өгч дуудахаар гараарай гэж суулгачлаа. Хар багасаа өргөснүүд багийн улаан фэн байсан Вилч тэнд байсан тактикуудыг нэг бүрчлэн мэдэж байлаа. За тэгсэн эхний тоглолтод Вил талбайд гарсангүй. Багийн эзэн Флоч тэрнийг удахгүй талбайд гарна гэж хэвлэлийн хурлын үеэр зарлаж. Гэвч дараагийн тоглолтонд ч тэрнийг гаргасангүй. Вил тоглолтыг зөв уншиж багийнхандаа зөвлөгөө өгөх гэж оролдсон ч багийнхан нь тэрний үгийг ерөөсөө тооддгүй. Харин Фло дараагийн тоглолтонд л яг Вилийг гаргаж түүх бүтээн гэсэн юм ярьсаар байлаа. Гэвч өргөснүүд баг Вилийг талбайд гаргасангүй. Харин ч талбай дээрээ 3 дараалсан ичгүүртэй ялагдлаамслаа. Тэгээд тэд зочлон тоглолтоо эхлүүлэх ёстой болно. Аялан тоглолтын өмнө Джейд уламжлал ёсоор амралтын өдрөөр амралгүй ганцаарчлсан бэлтгэлээ хийх гэж байтал Вилч хүрээд ирнэ. Тэгээд шууд талбайн голын логон дээрээс оруулж эхэлсэнд Джейд ихэндээ энийг нь сохор аз гэж боддог. Тэгээд тэр хоёр хоорондоо мөрийцэж бие биенийхээ хийсэн гоолыг дуурайж ээлжигдэнэ. Хашир туршлагатай Джейд ч янз бүрийн хэцүү байдлаар бөмбөгөө оруулж байсанд Вилч тэр бүхнийг нь алдалгүй дуурайгаад байна. Тэгсэн Джейд тэрнийг баг багаар үнэлж эхэлдэг. Удалгүй дасгалжуулагч нь нэрээд аялан тоглолтын онгоц 30 минутын дараа хөөрөх гэж байгаа хэлсэнд Джейд ч үнэтэй машиндаа суугаад онгоцны буудлын руу явлаа. Харин Вил скутерээ унаад хар хурдаараа давхиж арайхийн нэгм амжиж очно.
Анхудаага онгоцонд сууж үзэх гэж байгаа Will баяртай байлаа. Онгоцон дотор сэтгэл нь өмөрсөн Оливия хайрцагтай хэлсэнд толгоогоо дүрээд сууж байсан бол хоёр ихэр охиндоо дарлуулдаг харчиж огтоо томото байлгах гэж үүлээ үзэж байна. Харин Анашлэний туулаануудаар хүзүүндээ массаж хийлгэж байсан бол дөнгөж саяхан хайрсан гуйдсан модо уламжлал ёсороо хачин аашилсаар байлаа. Тэдний хинэнч Willтэй хамт суухыг хүсэхгүй байсанд мань нөхөр зүтгэж явсаар Jet-ийн урд суулаа. Тэгсэн үүнтэй зэрэгцээд Main Willд зориулаад дис хийсэн гэсэн мэдээ интернетээр тарлаа. Энийг сонссон Will айсан бол багийнх нь баярлж шууд онгоцны том дэлгэцээр Ямааны нулимс гих клипийг нь гаргана. Чи бэлэн биш ээ. Учир нь энэ бол Main-ийн улирал. Миний аягаар дүүрэн чиний нулимс байна. Чи өөрийгөө муу залуу гэж боддог. Гэхдээ би чамайг майлтал чинь ойлуулна. Чи муу яма. Харин би азраг загалмайлсан эцэг. Би өөрийгөө Пони Сопрано гэж дуудуулна. Дараагийн удаа талбайд гарахад чинь чамайг удаа болгож замхруулна. Зөрөгтэй болж үжээд би мэрэгвэ. Чамайг би хардарж зүүдлүүлнэ. Харин өнөөдөр чи ойлгох болно. Ямааны нулимс сан чи уурсгах болно. Энийг сонссон багийнх нь Will-ийг шоолсон бол Will үүнд битүүхэндээ хямрлаа. Багийнх нь ч бүгд чи Ямааны нулимсаа урсгах болно гэж ам амандаа хэлсээр тоглолт болох хотын тансаг зочид буудалда бууцгаана. Анхудаага тансаг зочид буудалд бууж үзэж байгаа мань Will-ийн сэтгэлд сэргээд ирнэ. Өрөөнд ороод хөлн газар хүрэхгүй баярлалаа. Тэгэд найзуудтайгаа видео кол хийж өрөөгөө гайхуулдаг. Гэвч тэр талбайд гарч тоглохгүй байгаадаа уран муутай байгааг найзууд нь шууд л мэдэрцгэн. За sorry байж байгаарай. Борон та нартай гяс галзуу хамттай реклам хүргэдэг. Тэгэхээр мөн борон энэ галзуу киног штэ. Цэвэр шоколадын шүмэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискримтэй хамтран хүргэж байгаа билээ. Арааны шүлс асгаруулам энэ галзуу хамттай үлгэр бискримийг найзтайгаа хуваалцвал бүр илүү галзуу хамттай гэж байгаа. Та нар маань тэгээд мөн борогийнхон тайлбарыг үзэнгээ үлгэр бискримийг дураараа хамтлаарай. Цэвэр шоколадын шүмэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискрем найзтайгаа хуваалцвал илүү амттай. Дураараа амтлуулгэр. За үлгэр бискремийг дураараа амтлаад кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Аливаа чи нэг сэтгэл сэргийтэл ганц майлаадах л да. Юу вэ яах юм бэ? Зүгээрээ сэтгэлээс нэг сайхан майлаадах л да өгшөө. За ингээд найзууд нь тэрнийг хөөргөж хамт майлсанд сэтгэл нь хөдөлсөн Willч бүх хүчээрээ майллаа. Тэгсэн майлах дуун зочид буудал даяар цуурайтсанд багийнх нь гайхаж уралсандаа дэлбэрэх шахсанд Jet-ч өрөөнд нь ороод ирлээ. Хөөшөө бидний зарим нь маргааш тоглолттой. Тийм учраас наад дууга багсаг амармаар биш дээ. За тэгэд маргааш нь болоход Санкэн Сити хотын төв ордонд тоглолт эхлэхэд Will бас л сэлгээнд сууж байгаа харагдана. Хэрвээ энэ тоглолтод тэд хожигдвол өргөснүүд баг тэр улиралда плей-оффд оролцох ямар ч боломжгүй болох байлаа. Эсрэг багийн фэнүүд ч тэднэр тоглоом хийж багийн маскот нь жижигхэн ямаа залгаж харуулна. За тэгээд тоглолт эхэлж багууд ширүүн өрсөлдөж эхэллээ. Гэвч тоглолтын төгсгөл хэсэгт эсрэг багийн давталгооны үеэр Jet хамгаалалт хийхдээ алдаа гаргасан гэж шүүгч үзээд тоглолтыг зогсооно. Энд нь уралсан Jet шүүгч тодтой хэрэлдэж "Чи наад шүглээ өгцгөндөө чих" гээд техникийн алдаагаар торгуулад талбайг чөлөөлнө. За ингээд Will Harris анхудаага талбайд гарах ёстой боллоо. Талбайд гарах болсондоо тэр хагартлаа баярлана. Will-ийг таньдаг бүгд зурагтаар тэрнийг үзэж дор бүрнээ дэмжицгэн. Дасгалжуулагч нь тэрнийг "Мэдхи олон шившиг болоорой. Нэг шившиг болчвол тэгээд амьдрал чинь сүрчин шүү" гэж хэлсэнд Will-ч дургуутаж шууд талбайд гарлаа. Will бол ролболын талбайд гарч байгаа хамгийн анхны жижиг биетэй өвсөн тэжээлтэн. Өрсөлдөгч нар нь бүгдээрээ л тэрнийг давхаргаж "Чи миний үдээстэй тоглох гэж байгаа мó" гэж доромжилцгаана. За ингээд тоглолт эхэллээ. Эсрэг багийнхан тэрнийг аюулгүй гэж үзээд ерөөсөө хамгаалахгүй орхино. Will Harris is heading down the court. Ингээд Will эцсийн мөчөд амжаад 3-аас шидэж оруулаад багтаа тэргүүллийг авчирлаа. Эсрэг баг нь ч зүгээр байсангүй. Одоо зөвхөр Will-ийн өдөөс ширүүн давталж 2 оноо авна. Ордон даяар бүгд Main-ий зохиосон Ямааны нулимс дууг дуулцгааж байлаа. Энэнд нь шарн хөдөлсөн Will-ч багийнхнаа цуглуулад сүүлчийн давталгоогоо зохион байгуулдаг. Дасгалжуулагч нь тэдэнд бүргэд 24 гэдэг тактик хашгирч хэлсэн ч Lenny Will хоёроос бусд нь юу хийх ёстойгоо ойлгохгүй байлаа. За ингээд бүх зүйл Will-ийн нуруунд дээр буuna. Will-ч бөмбөгөө залж ороод эсрэг багийн хамгаалтыг өөрөө татаж угаад эцсийн мөчөд Lenny-д хаяж цаг дуусахтаа зэрэгцээд ялалт байгуулж чадна. Ингээд удаан хугацааны дараа анхудаа ялалт байгуулсан өргөснүүд хагартлаа баярлан бүжигэлцгээж эхэлнэ. Бүгд бага ялалтанд хөдөлсөн Will-д баярлж байсан бол Jet талбайн хажууд дурамжхан байдалтай сууж угаад гараад явчихна. За ингээд тэд онгоцондоо сууж дараагийн хот руу нислээ. Сошиалор Will-ийг алдаршуулсан контентууд дүүрсэнд Jet дурамжхан байна.
Тоглолтын туршид 33 оноо авсан тэрнийг биш эцсийн мөчид гол хийж голын дамжуулалт өгсөн Виллийг бүгдээрээ алдаршуулж угаад тэр дургүй байлаа. Харин багийн бусад гишүүд Виллийг үнэлж эхэлжээ. Тэгээд тэд онгоцон дотроо покер тоглож хөгжилдөцгөн. Хамгийн гол нь тэд Жетгүүгээр ялалт байгуулж чадсандаа баяртай байлаа. Энэ нь тэдний өөртөө итгэх итгэлд маш хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Гэхдээ тэдний хинэнч бага плей-оффт орж чадна гэдэгт итгэхгүй байлаа. Тэдний дасгалжуулагч Денис ямар ч эрч хүчгүй байсан бол хэр сарч хүүхдүүдэд анхаарал тавихаас цааш гарч чадахгүй гэдэгтээ итгэсэн байлаа. Харин Ленни рэп карьерээ хөөх талаар бодож эхэлсэн бол роллболын ирээдүйн од гэгдэж байсан ч бүтлэгдсэн Оливия өөртөө ямар ч итгэлгүй болсон байна. Харин модо яг яах гээд байдгийг хэн ч ойлгохгүй. Энэ үед багийн эзэн Фло тэдэн лүү залгаад баяр хүргэлээ. Тэр Жетийн тоглох ёстой байсан сурталчилгаанд багаараа тоглох болсныг хэлэх гэж залгасан нь тэр байлаа. Харин Жет үүнд нь уурлаад явна. Маргааш нь тэд рекламны зураг авалтанд ороход Жет өөрийнхөө барьж яваа бамбарыг Виллд дамжуулж өгдөг хэсгийн зураг авалтыг ерөөсөө хийж чадахгүй байдаг. Учир нь тэр энийг ерөөсөө хүсэхгүй байлаа. Яасан бэ? Жет юу болов? Яагаад гэвэл би бол GOAT. Би одоо ч тоглож байна. Би энэ бамбарыг хүнд ч дамжуулахгүй. Гэхдээ яах вэ? Зүгээр л реклам штэ. Үүгээр тоглож байгааг ойлголоо л доо. Чи бол GOAT, харин тэр чинь ямаа. Тэгээд л тэр чи зүгээр л хэлэх ёстой үгээр хэлчихэлдэ. Тэгсэн чинь энийг зөвшөөрч ерөөсөө чаддаггүй. Тэрний энэ байдлаас болоод багийнх нь уулам өөртөө итгэлгүй болцохооч байлаа. Өвөнд Вилл дургуутж эхэлнэ. Та яг яачаад байгаа юм бэ? Яагаад надад уурлаад байгаа? Яачаад байгаа юм бэ гэж юу? Чи бол хинч биш. Гэн дэнд ирчихэд бидхи одроод байгаарай. Таныг алдааны асуудалд ороод гарахад би талбайд гараад бага ялалтанд хүргэсэн. Бид таныг талбайд байхгүй байхад анхны ялалтаа авч чадсан. Өө тийм үү? Одоо чи суперод болцсон уу? Тэгвэл рекламанда тоглолтоо. Би явлаа. Тасалбар зарахад чинь амжилт хүсье. Ингээд Жетийг гараад явчихсанд бүгдээрээ эвгүй байдалд орцгоолоо. Санаан зовсон Вилл хойноос нь гараад уучлал гуйж. Эн чинь ердөө промо штэ гэж учирлсан ч цаадах нь тоолсонгүй. Бүгд өөрийг нь зодог тайлуулах гэж хичээгээд байгаа юм шиг тэрэнд санагдах болсон байна. Гэвч Жетийн машин байранда байгаагүй учраас Вилл тэрнийг дагуулад хот дундуур гуйлаа. Олон жилийн дараа Жет анхудаага төрлөх хотынхаа гудамжаар энгийн амьтдын дундуур гүйсэндээ сэтгэл нь хөдөлжээ. Тэгээд тэд метрон суугаад явхад Жет олон жилийн өмнө цомын төлөөх финалийн тоглолтод 70 оноо авсан ч шийдвэрлэх шидэлтэд алдаж хожигдсноос хойш хот нь өөрт нь хайргүй болсон гэж боддог гэдгээ Виллд хэлдэг. Гэвч Вилл энэнтэй санал нийлэхгүй байлаа. Тэгэд Вилл өөрийнхөө ажилладаг байсан цайны газарт Жетийг дагуулж очлоо. Тэгсэн тэнд байсан амьтад бүгдээрээ Жет фильмрийг тэнд ирсэнд нүдэн оройдороо гартал гайхацгааж баярлсандаа ухаан алдах шахна. Тэгэд тэд бүгдээрээ өөрийг нь чин сэтгэлээсээ хайрлж хүндэлж байгааг мэдэрсэн Жетийн сэтгэл хөдөлдөг. Тэд нар бүгдээрээ л хар багасаа өргөснүүд багийг дэмжсэн байж Жет ч сэтгэл нь хөдлөө тэдэнд өөрийнхөө сонирхолтой түүхүүдийг ярьж өгнө. Тэгсэн тэнд өөрийнх нь хайгаад олохгүй байсан фильмор нэг пүүз хүртэл байгааг харсан Жет тэр пүүзийг худалдаж авах гэсэн ч цайны газрын эзэн пүүзийг тэрэнд үнэгүй өгöd савар цомыг л энэ хотод авчирхад болно гэхэд Жет ч зөвшөөрнө. Энэ үеэр сэтгэл нь хөдөлсөн Вилл ч ээж нь тэр цайны газарт ажилладаг байсныг Жетэд ярьж өглөө. Ээж нь тэрнийг роллболын тамирчин болно гэдэгт эргэлзэлгүй итгэдэг байснаас гадна чи зүгээр нэг тамирчин болохгүй. Чи энэ тоглоомыг өөрчилж чадна. Тиймээс томоор мөрөөд гэж үргэлж хэлдэг байж. Гэвч хэдэн жилийн өмнө ээж нь хүн дээр өвчлөөд өөд болсон байна. Тиймээс Вилл уйдгар гүнгээ дарахын тулд роллболоор улам илүү шаргуу хичээллэх болсон байж. Бүгдээрээ тэрнийг үл тоож чи чадахгүй гэж хэлж байсан ч ээжийнхээ үгийг санаж Вилл тасралтгүй хичээсээр байж. Ингээд тэр Жетэд томоор мөрөөд гэж гараараа бичсэн пүүзээ харуулдаг. Энэ үг нь Жетэд онцгой сэтгэгдэл төрүүллээ. Оройн Жетийг унтах гэж байтал main live хийж Виллийг болон багийнхныг нь бүгдийг нь доошо хийсэнд Жетэж төсөлгүй тэрэн лөө холбогдно. Чамаа гар утсаа ашиглаж чаддаг гэж мэдсэнгүү. Харин чамаг наад шоронгийн тор шиг шүдтэй амаараа ярьж чаддгаа гэж мэдсэнгүү. Би энэ лигт 5 жил тоглож байна. Айл хэдийн 2 савартай болсон. Чамд хэдэн савар байдаг вэ? Та худлаа ярихгүй дээ. Наадах чинь удахгүй өөрчлөгднө. Манай сүүлийн тоглолтыг хараа үсттэй. Вилл гал нь ассан юм шиг шидснийг харсан уу? Арчи аратан шиг байсан. Оливия өөртөө итгэлтэй байсан. Ленни самбарт ноёлж харин модо багийн жинхэнэ нүүр царай болж чадсан. Өргөснүүд бид дараагийн 8 тоглолтод дараалж ялаад саврыг өөр юм болгоно. Харж угаарай. Чи чинь солиотой юм байна. Жинхэнэ солиотой зүйл гэвэл чиний толгой дээрээ залгасан хиймэлдээл чинь л байна. Чамд юусоо зөхгүй байна. Тиймээс финалд тарах хүртэл амаа хамхиж яв. Гарлаа.
Жетийн энэ өөртөө итгэлтэй байдал хотыг бүхэлд нь сэргээжээ. Маргааш нь Жетийг ирэхэд багийнх нь уур амьсгал тийсөөр болсон байна. Жет өөрсдийг нь олонний өмнө магтсанд багийнх нь баярлжээ. Жетж багийнхнаасаа уучлал гуйгаад өмнө нь бүхнийг ганцаараа хийх гэж оролдож бусдыг үл тоодог байснаа хүлээгээд цаашид бүхнийг Денис дасгалжуулагчийн хэлснээр хийж явахаар шийдсэн гэдгээ хэлдэг. Тэгсэн Денис дасгалжуулагч баярлаад эргээд өөртөө итгэлтэй боллоо. За тэгээд Дэни багийнхандаа зөвлөгөө өгч эхэлнэ. Ингээд Арчиг багийнхнаа охтууд шигээ бодож хамгаалж байхыг сануулдаг. Харин Лени 10 жилийн хугацаанд 10 багт тоглож өөртөө итгэлгүй болсон байлаа. Тиймээс баг нь ямар ч үед арыг нь даана гэж тэрнийг зоригжуулдаг. Бас Оливияг сошиалын донтолтоос нь чөлөөлөхийн тулд утсыг нь хурааж авлаа. Драфтын номер 1 болж байсан Оливияг өөрөөс нь өөр зогсоож чадах хинч байхгүй гэдгийг Денис тэрэнд сануулдаг. За харин Жет бөмбөгөө багийнхандаа дамжуулж сурах ёстой байлаа. Тэр амьдралдаа хизээж бусдаа дамжуулж байгаагүй учраас үүнд дасахад амаргүй байна. Вилийн хувьд өөрөөсөө хэд дахин том өрсөлдөгчийн өдөөс асуудалгүй давталж сурах ёстой боллоо. За ингээд тэдний тоглолт аажмаар жигдэрч тоглолтуудаа ялалт байгуулан хүснэгтийн байрлалаа ахиулж эхэлнэ. Үүнийгээ дагаад өргөснүүд багч хотынхон иргэдтэй улам хойртон дотонсцгоно. Cause I'm solid in the hole. He's a thirst trap, Chuck! Turn around, Chuck! How's it feel, Dennis? За ингээд тэд топ 4-т багтаж баг нь плей-оффд орох эрхээ авлаа. Дараа нь тэд плей-оффын өмнөх хүлээн авалтад оролцоцгоно. Тэгсэн энэ үеэр багийн эзэн Фло Жетийг дуудаад бага амжилттай байгаад ирэн өөр хот руу зархаар шийдсэн гэдгээ хэлж шинэ эзэд нь Жетийг багтаа үлдээхийг хүсэхгүй байгаа гэдгийг дуулгана. Та хэд тэгээд одоо эртхэн хожигдоод хувцас солих өрөөгөө сулж өгөөрэй. Чи авраг авч чадлагүй зодог тайлхан дээ. Тэгсэн Уил тэдний яриаг санамсаргүй сонсчээ. Тэгээд энэ талаар багийнхандаа хэлийгэсэн ч чухал тоглолт хүлээж байгаа учраас тоглолтын дараа хэлье гэж Жет зүтгэдэг. Хагас шигшээд тэд Жихүүдс багийн эсрэг айлын талбай дээр тоглох ёстой болсон байна. Ингээд шүгэл дуурахад өргөснүүд багийнхан ч мөсөн талбай дээр тэмцэлдэж эхэлнэ. Тэгсэн сэтгэл нь үүмэрсэн Жет багийнхнаа талбай дээр алдаа гаргах бүрд загинж дарамтлсанд багийнхнаа өөрсөдөө улам итгэлгүй болж эхэлцгэлээ. Эхний хоёр үе дууссаны дараа Уил багийнхандаа үннийг хэлхийг хүссэн ч Жет тоглолтын дараа ингээд халгаасангүй. Тэгээд сүүлийн үе болоход Жет өөрөө хүртэл давталгаануудаа алдсанд эсрэг багийнхан улам өөртөө итгэлтэй болж эхэлцгэн. Ингээд өргөснүүд баг 4-р үеийн төгсгөл хэсэгт 12 оноо дутуу болж ирэхэд Денис ч шууд завсарлах захиаллаа. Тэгсэн Уилч тэсэлгүй багийнхандаа үннээ хэлж энэ баг өөр хот руу зарагдаж байгаа. Бас тэдний хинэнч энэ багт үргэлжлүүлээ тоглохгүй гэдгийг хэлдэг. Бусд нь энэ мэдээг цочирдож хүлээж авцгаана. Тэгсэн энэ үеэр өөрийг нь чи хизээч цом авч чадахгүй байсаар зодог тайлна гэж хэлсэн багийн эзний үг Жетийн санаанд орсонд тэр ууранда бөмбөгөө зөвхөн надад өг гэж тушаагаад талбайд гарлаа. Тэгээд шууд Арчигаас бөмбөгийг нь булааж аваад эхний давталгааг өөрөө хийнэ. Тэгээд Жет зөвхөн өөрөө тоглодог хуучин аргаараа довтолсонд багийнх нь оноо нэмэгдсэн ч багийнх нь тоглолт урдынхаас муудлаа. Тэгсэн ч Жет улаар нь дарсаар эцсийн мөчид баг нь 1 онооны дутуу болж ирдэг. Энэ үеэр Арчи Уил хоёр багийн ажиллагаагаар сул гарч Уил хожлын оноог авах гэж байтал Жет үсэрч ирээд Уилийг доош унгаж өөрөө бөмбөгийг авч гоодсноор баг нь ялалт байгуулдаг. Тоглолтын дараа Жет ялсандаа баяртай байсан ч хувцас солих өрөөний уур амьсгал муу болжээ. Би таныг биширдэг байсан. Өнөөдрийг хүртэл хэдийгээр тэд финалд тоглох нь тодорхой болсон ч баг нь зарагдах болсонд бүгдээрээ урам муутай байлаа. Маргааш нь Уилийг дүүргийнхээ талбай дээр ирэхэд урдынхаас ялгаатай нь жижиг биетэй амьтад роллбол тоглож эхэлсэн байна. Гризч амьтдыг жижиг том гэж ялгахаа болжээ. Тэгсэн энэ үеэр Жет ирээд уучлал гуйлаа. Би ялахыг хүссэн. Би цом өргөж агуу тоглогчдын нэг болохыг хүссэн. Гэтэл Фло намайг үе өнгөрөөсөн гэж хэлэхэд би өөрийгөө хинж чадах байлсан. Учир нь зүрхнийхээ гүнд тэрний үнэн байхгүй гэхээс би айсан. Тэгээд би сандарсан. Би та нарт их муухай хандсан. Намайг үнэхээр уучлаарай. Би цомол өргөжийвэл яаж авах нь хамаагүй гэж боддог байсан. Гэхдээ сайн бодвол тийм биш бололтой. Ингээд Жеттэй эвлэрсэн Уил тэрнийг дагуулад багийнхаа бусад тоглогчдыг нэг нэгээр нь цуглуулж эхэллээ. Баг нь эргээд цугласанд тэд бүгд баяртай байцгаана. Ингээд финалийн тоглолт эхлэхэд тэд Магма багийн талбай дээр тоглохоор явж очлоо. Өргөснүүд багийн фэнүүд дор бүрнээ бага тултал дэмжицгэнэ. Тайлбарлагчдч энэ тоглолтоор Main Jade хоёрын хэн нь илүү агуу тоглогч гэдгээ үзэж тэр хоёрын хэн нь GOAT вэ гэдгийг шийднэ гэж онцлон ярьцгаана. За ингээд тоглолт эхэллээ. Main тоглолтын эхнээс л хатуу ширүүн тоглолт үзүүлдэг. Хариуд нь өргөснүүд илүү багийн тоглолт үзүүлж бие биедээ дамжуулцгааж байлаа.
this week. Doors are It's still anyone's game. Тэгсэн 2 дугаар үеийн дундуур Will бөмбөг таслаад хурдан давталгоонд ороход тэрний гүцээгүүдэд шатсан Main нуруулын хүчтэй цогсон ч Jade тэрний урдуур орж цохиулаад газар тунлаа. Тэгээд тэр босч ирэх гэсэн ч хөлн гэмтчиж. Завсралгаагаар эмч үзээд тэрнийг дахиж тоглолтод орж болохгүй гэдгийг санууллаа. Ингээд үлдсэн 2 үеийг тэд Jade хүүгээр тоглох ёстой болно. Will чи энд буруугүй. Даан чи миний тоглолт ингээд дуусчих шиг боллоо. Бид Jade хүүгээр ялж чадахгүй штэ. Одоо яах вэ? Манай багийн бидний үндэс гүн гэдэг үрээ зүгээр нэг хоосон үг бишээ. Энэ хотын хувьд энэ бол амьдралын философи. Ээж минь надад томоор мөрөөд гэж хэлдэг байсан. Харин Вайнландчуудын хувьд савар цомыг хоттой аваачхаас илүү том мөрөөдөл гэж үгүй. Энэ тоглолт өргөснүүд багийн хамгийн сүүлийн тоглолт байж магадгүй. Тийм учраас бид нар бууж өгөх ёсгүй. Тийм ээ. Томоор мөрөөдцгөөе. За ингээд тоглолт эхлэхэд Jade суугт аягтай талбайд гарлаа. Тэрний харсан фэнүүд нь бүгдээрээ Jade гэж угаалцгаана. Ингээд 3 дугаар үе эхлэхэд Will-ээр удирдуулсан өргөснүүд багийн тоглолтоо үргэлжлүүлж Magma багтай дээр дөрөө орон тоглоно. Багаар тоглох тусам өргөснүүд багийнхан урам зоригтой болж байлаа. Ингээд нэг давталгааны үеэр Olivia May-ийг палкад болгож олныг гайхшруулдаг. Уралсан May ч хөгжөөн дэмжигчтэй урайлж талбай бүхэлдээ оволзож эхэллээ. Ингээд Will-ийг давтлах үеэр May зориуд хүчтэй алдаа гаргаж Will-ийг унгаасанд Will-ийг өмөрсөн багийнхан нь нөгөө багийнхантай байрцалдаж авцгаана. Ингээд арчи Will-ийг өмөрч May-ийг мөргснөөр техникийн алдаагаар торгуулад талбайг чөлөөллөө. Үүний улмаас тэд нэг бол 5 дахь тоглогчийг талбайд гаргах, эсвэл ялалтыг эсрэг багт өгөх сонголттой тулдаг. Тиймээс уралсан Jade босч ирээд талбайд гарахаар шийднэ. Дасгалжуулагч тэрнийг балиулах гэсэн ч Jade би жүжиглсэн юм а. Хүл зүгээр гээд тоглохоор боллоо. Тоглолт дуусахад 20 секунд дутуу байхад тэд 2 оноогоор хожигдож байлаа. Jade-ийг талбайд гарсныг харсан May бүх хүчээрээ тэрнийг хамгаалахыг багийнхандаа тушаана. What? Fillmore! Ингээд сүүлийн шидэлд амжилттай болсон өргөснүүд баг ялалт байгуулж анх удаага савар цомын эзэн болцоож хөгжөөн дэмжигчт нь бүгдээрээ хагартлан баярлцгаадаг. Will, Jade, би даваргууд боллоо. Тэглээ. Чиний ээж нь зөв байсан бололтой. Би хөлөө мэдрэхгүй байна. Гэхдээ авраг болсон юм чинь тэр хамаагүй. Энэ үеэр багийн эзэн Флог хэдэн дээр ирсэн ч Jade Archie-ийн 2 охинд тушаал өгч Флог хөөгөөд явуулдаг. Ингээд өргөснүүд баг хамтдаа савар цомыг өргөж түүхэнд нэрээ үлдээж Вайнланд хот бүхэлдээ баяр хөөрт автлаа. Тэднийг цомоо хоттой авчирхад хот бүхэлдээ төв талбайдаа цуглжээ. Би жаахан байхдаа Jade-ийн тоглохыг хараад ээжтэй би Jade шиг болно гэж хэлж байсан. Гайхалтай миний ээж надад итгэсэн. Хэдийгээр ээж минь энд надтай хамт байж чадаагүй ч Вайнланд хотынхан минь надтай хамт байна. Та нар үргэлж миний арыг дааж байсан. Надад урам зориг өгсөн. Тиймээс бид та нарт савар цомыг авчирлаа. Хэдийгээр үргэс баг энэ хотоор овглохоо болсон ч энэ цом Үрд Вайнланд хотынх. Вайнланд хот Үрд аваргууд. Гэхдээ надад нэг хэлэх үг байна. Үргэснүүд баг энэ хотод үлднэ. Яагаад гэвэл Модо одоо багийн эзэн болсон. Учир нь мань Модо багийн шинэ эзэнтэй мөрийтэй тоглоод багийг эзэмших эрхийг нь авчихсан байжээ. Ингээд бүгдээрээ баярлан бужиглалцснаар кино маань конец фильма. За энэ түрээд энэ галзуу бүтээлийн тайлбар маань дуусч байна. Тэгэхээр 300k спешиалд зориулаад сонгосон энэ галзуу бүтээл та нарт маань таалагдсан гэдэгт буруу итгэлтэй байна. Тэгэхээр энэ киногаар та нартай хэлэх гэсэн санаа бол та нар бол бүгдээрээ go to чүү. Тэгэхээр манайхан том мөрөөдлийнхөө төлөө тууштай яваарай гэж хэдэн бороонууд нь захиж байгаа юм шүү. За тэгэхээр энэ хүү спешиал дугаарыг маань хамтрагчаар цэвэр шоколадын чумг шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол Ulker Biscream хамтран ажиллаа. Найзтайгаа хуваалцвал илүү галзуу амтагдах Ulker Biscream-ийг та нар маань тэгээд дураараа амталцгаагаарай. Ulker Biscream. Манайхан тэгээд саба дараагүй бол саба, адаарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэгэн галзуу анимашны тайлбараар удахгүй эргээд уулзацгаая.